Монгол болоод Азийн онцлог нь өөрөө төрд найдахаас илүү нөгөө community based буюу гэр бүлдээ илүү төвлөрдөг. Жишээлбэл энэтхэгийн тэр төр хүчтэй биш. Монголын тэр төр хүчтэй биш. Харин гэр бүл нь хүчтэй. Хэрвээ би хөгшөрчлөө гэж бодвол би тэтгэвэр энтер буюу төрд найдахаас илүү үр хүүхдүүдтэй найдах, ач хариулаасаа хамаатан садандаа найдах. Тийм, энэтхэгийн чинь тийм байхгүй. Ийм хамаатан садансыг гэр бүлсэг энэ соёлын онцлог дээр тогтож явдаг. Энэ нь маш их олон асуудалтай. Яагаад гэвэл сайн хамаатантай хүмүүс гэж байна. Гэтэл сайн хамаатангүй хүн гэж байна. Сайн үр хүүхэдтэй хүн байна. Муу явж байгаа үр хүн байна. Цор ганц хүн байна. Тэгэхээр тэр хүмүүсийг яах вэ гэсэн үг. Гэтэл welfare state-ийн онцлог нь бүх нийт. Чи аав ээжтэй байна уу? Аав ээж чинь баян байна уу? Үл хамааран чамд тэр хүн ясаар амьдрах эрхүүдийг эдлүүлнэ гэсэн тэр бодлого. Тиймээс бид ингэж төрөөс л одоо их зүйл шаардах хэрэгтэй гэсэн үг. Энэ капитализм гэдэг системд хэрвээ үргэлжлүүлж амьдрахыг хүсчээвэл welfare буюу тийм хүчирхэг хүний сайн сайхны одоо дээдэлдэг төрийн бодлоготой төрийн үйл хэрэг төрийн шийдвэр одоо бодлого гаргах чадварыг л улам нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн үг. Тэгж Монгол шилжиндээ.